За өнөөдрийнхээ бичлэгээр Тэгүү гүрүүлийнхээ танкийг хэрхэн цэвэрлэж зэгцэлдгийг харуулъя. Манай Тэгүү гүрүүлийг диско гэдэг одоо 1 настай охин гүрэл байна. Багтаа жаахан зүрхний дискотой байсан болохоор диско гэж нэрлсэн. Одоо ч болон гайгүй болцсон л доо. Гэхдээ хаяа диско нөтлөд барьж ичгээд байдгаас бусдаараа дажгүй бүсгүй байна. Би бүх хамтдынхаа танкийг 7 хоногт 1 удаа хагас бүтэнсээ өдрөөр дээр бүтэн цэвэрлэгээ заавал хийж өгдөг. Бусад өдрүүд дээр хөнгөн цэвэрлэгээ хийдэг байгаа. Манай Тэгүү уржигдэр гуйжсан байсан. Тэгүү ер нь маш цэвэрхэн гуйждаг гүрэл. Нэг гуйжлтаараа бүтэн гуйжчихдаг нь ер нь надад маш амар санагддаг. Гуйц сайрсыг нь төөж аваад за ялгцыг нь хөрстэй нь хамт цэвэрлээд хөрсөө бүтэн хөдөлгөөд ялгц байгаа хэсгийг шалгаад үзэх хэрэгтэй. Ер нь заавал их цэвэрлэгээ гэлтгүй ялгдас харагдвал тэр дорн цэвэрлээд авчиж явах хэрэгтэй. Тэгжиж танкнд элдв Нямбатар үрчхээс сэргэлдэг. Бишээ Нямбатар бас элдв үнээр гарахгүй. Тэр хэвээрээ амтын эрүүл байхын үндэс болж өгдөг шүү. Залуусаа. Цэвэрлэгээ хийж явах явц диско гар хөл хазчих нэлийн төвхтэй байгаад байсан. За сүүлд хоол идсэнээс хойш ер нь 2 онжоо. Өнөөдөр нэлийн өсөглөн байгаа болохоор нэлийн ширүүн авч цантай байгаад байна. За хуруугаар хазчих гад байгаа болохоор угаалгын өрөөрөө ванд аваач хийчихэд цэвэрлэгийг үргэлжлүүлэе гэж бодлоо. Тэгүү гэж ер нь яг ямар гүрэлийг хэлээд байгаа талаараа товчхон мэдээлэл хуваалцъя. За тэгүү нь Өмнөд Америкээс гаралтай нэлээд том буюу авраг гүрүүлийн ангилалд багтчихдаг. Гүрэл хэрнээ зан арын шингийн хувьд заримдаа нохоо муур шиг сонирхолтой үйлдэл гарах тохиолдлууд ч байдаг. Жишээлбэл эснээ таньдаг, хүнтэй харилцаж чаддаг зэрэг чадварууд нь тэгүүг рептайлчдын дунд их алдартай болгосон шалтгаанууд гэж үздэг. За хэрвээ тэгүүг сонирхож байгаа бол нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Тэгүү бол жижиг хэмжээтэй гүрэл бол биш. Нас бий гүйцэхээр маш том болж өсдөг. Тийм болохоор тэжээх гэж байгаа бол эхлээд насанд хүрсэн тэгүү ямар хэмжээтэй болж өсдгийг сонирхоод үзэх хэрэгтэй гэж бодож байна. За тэгүүгийн хоолтын хувьд бол холимог идэвхтэй гүрэл гэж явдаг. Өөрөөр хэлбэл зөвхөн мах ногоо гэлтгүү өндөг, шавж, хулган, дэгдэхий зэрэг уургийн их үсвэрээс гадна жимс, ургамлын гаралтай хүнсээр чоолох чадвартай гүрэл байдаг. За тэгүүг тэжээхэд хамгийн чухал зүйлс юу вэ гэвэл за тохиромж температур, за чийгшил, UVB гэрэл, за хамгийн чухал зүйл нь болохоор хангалттай том танкийг бэлдэж өгсөн байх нь хамгийн чухал байдаг. За ялангуяа насанд хүрэх үед тэгүү хангалттай том хэмжээнд буюу тэгүү өөрийнхөө биенээс бяцангуй том танкнд амьдрах шаардлагатай байдаг. За ингээд ерөнхийдөө цэвэрлэгээ мэнч дуслаа. Одоо диско буцаад танкнд хийцгээе. За диско бол гарт бол нэлийн дассан. Тэгэхээр ер нь бол өцгөн гараар барихад бол аюулгүй сайхан юм байна. За ингээд шинэ өрөнд орлоо. Өнөөдрийн үед их цэвэрлэгээний ажил маань дискогийн танкаар эхэлж байна. Одоо цаана надад дахиад 8 танк цэвэрлэх ажил үтж байна. За тэгээд бичлэгтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр дахин уулзлаа баяртай.